Отгоо байна. За сайн байна уу? Намайг Дорж Пагом гэдэг. Нам Нурка гэдэг. Сайн уу? Буйна байна. TikTok хийгээд одоо бараг 3 жил өнгөрч байгаа. Энэ хугацаанд бол хийт хийж нэг жоохон дарамт үзүүлж исэн комментууд бол айгүй олон байдаг. За ерөнхийдөө бол би одоо 18 таа тэгээд 12 тагаас бол анх захим дэрлэлд өртөж ихсэн санагдаж байна. Миний одоо ингээд тод санаж байгаа нэг тохиолдол бол яг төрсний дараа байсан. Би хүүгээ 6 сартай байхад нь яг төгсөх курсын оюутан байсан учраас буцаад хичээлдээ орсон. Тэгээд яг хичээлд явсан хугацаагаар манай хадам ээж манай хүүхдийг харж өгдөг байсан болохоор мэдээж яг Instagram дахь сторигоор бол би яг өөрөө завтай байгаа одоо хичээлийн завсарлагаан ч юм уу сургууль руу явж байгаа сургуулаас гэрлүүгөө явж байгаа үедээ л яг стори таардаг байсан учраас бүхэл өдөржингөө хүмүүст нэг тийм завтай гадуур явж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг байсан юм шиг үлээ. Тэгээд яг ээж болох талаар надаас нөгөө маш их асуулт ирдэг. Тэгээд дээрэс нь төрсний дараах жиндээ хэвийн яаж орсон бэ? Ямар зүйл хийсэн бэ? Ямар дасгал хийдэг вэ гэх асуултууд их ирдэг байсан учраас яг нэг удаа яг сургуулаасаа гэрлүүгөө явж явах замд ээжүүдэд зориулаад хариуллаа. Зүг зүгээр энгийн ерөнхийдөө бол хоолтой байсан. Дасгал бол хийдэггүй байсан. Яадаг бол завгүй байсан учраас тэгээд ганц нөлөөтэй байсан зүйл нь миний бодлоор хөхөр хоолт амар амархан турааж исэн юм шиг санагдчихсэн. Тэгээд яг энэ тухайга бодит байдлаар нь үннээр нь хүмүүст хэлсэн чинь намайг худлаа ярьлаа. Сквал ямар дасгал хийдгээ чилээгүй худлаа дасгал хийж ижил яг ийм болоо бидтэй. Эсвэл өдөржингөө гадуур яваад одоо баг хөхөөр хүүгээ хоолд юм уу өдөржингөө гадуур явдаг байж хөхөөж баг хоолдоггүй бах хүүхд чи ер нь хөө иддэм үү гэх жишээний жоохон онцгүй зүйлсийг мэдээж энэ одоо үгсийг илүү доромж маягаар хэлжсэн бүр илүүтэй хүнээр туссан ээж хүний тэр нөгөө гормоны хэлбэлцэл өөрөө маш их байдаг учраас амархан сэтгэл санаагаар гутрах дээрэс нь би үнэхээр хүүхдтэй ингээд тийм цаг баг зарцуулаад байгаа юм бах та. Би одоо тийм муу ижим бах та гэдэг бодлыг маш ихээр төрүүлж исэн яг энэ комментууд бол байсан. Нэг бол намайг үзий яддаг хүн үү эсвэл зүгээр хүм уулж таашаал авдаг хүн үү гэдгийг бол үнэхээр хэлж мэдэхгүй. Зүгээр л ингээд доор бичлэг хийсэн байхад зүгээр ноор ПМ ГМ хамаа наагаар нагаалстай үнэ хачин пэш үү инээтрэ нэр нь бол тиймэрхүү комментууд аягүй ирдэг. Гэтэ яг хаа зарим талаар нь бол нэг амар бүгднгийн нэг шууд өөр төрөд тусгаж авахгүй магадгүй тэр хүнд миний хийж байгаа үйлдэл таалагддаггүй болоод хийж хэлж магадгүй гэдэг утгаар нь бас өнгөрөөдөг. Би нөгөө нэг voice дээр Тамиран гол гэдэг дуулсан хүмүүст аяух таалагдсан байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа бас нэг тайзан дээр гараад тэр дуугаа дуулаад тэгээд дуулахдаа жоохон хоолоо өвдөөд дуулаад дууссан. Тэгсэн чинь бичлэгэн доор маань бараг 1500 2000 комментор намайг одоо ингээд ямар нэг нийгэмд одоо буруу үлгэр дуурайл үзүүлсэн ч юм уу те нийгэмд ямар нэгэн хортой зүйл хийцэн хүн шиг бөөнөрөө нийлээд муусан байсан. Тэгээ жишээ нь хэм бол одоо ийм балер хоолойтой хүн одоо Монголын урлагт хэрэггүй. Энэ охин бүр хизээж дуучин болж чадахгүй. Энэ охин үнэхээр муухай ингээд дуулж энэ гоё дууг муухай болголоо. Тэгээд ийм хүмүүс л байгаа болохоор баг Монголын урлаг хөгжихгүй байна гэж хэлсэн байсан. Нэг л өдрийн дотор гинт ингээд дэлбэрч заахгүй сошиал орчинд. Тэгээд нэг өдрийн дотор дэлбэрэхтэй ингээд би яг нэг талаараа баярлж байсан чинь яг тэр өдөр ингээд хүн болгоно намайг ирүү юм уу гэдэг ч юм уу им банд одоо хийн гэл би хувийн мэдээлэл ерөөсө хаалцааг зөвөрлийн ганц зураг тавиад тэр нь амар задарсан Нурка стайл гээд нэг од болсондоо баярлсандаа ч биш ингээд би бүх тэр сөрөг сэтгэлүүд ингээд доошлол уншижсэн байхгүй. Тэгж яагаад баг ингээд 1000 2 3000 цаг тоог нэг санахгүй. Тэгэл аймаа олон үзээ хадалт яагаад ч юм гинт яг 12 настай хүүхдэд чи ир юм уу гэдэг ч юм уу. Царайч яацээ өсч яацээ. Эсвэл энэ хий нэг охин шиг банд байна гэл Нааг ингээд бицээс ахгүй. Ингээд энэ охин ингээд одоо дуучин болж ш тэ. Гэтэ энэ одоо ийм байх ёсгүй. Энэ ингээд ийм гэр хараалалд ингээд байсан одоо ийм манай одоо нөгөө одоо хашааны ч юм уу те охин байсан гэсэн ч одоо ингэчлээ. Гэдгийг ингээд амир битэн ч хүмүүс амир тэрэн дээр ингээд тийм үү юм гэсэн. Тэр бүр амир хэцүү байсан.
яг тухайн үед нь аягүй нэг жоохон хямарч эхэлж байсан. Хейт комент дээр бүр илүү их ач холбогдол өгөөд нөгөө нэг жоохон эрч хүчгүй болсон гэх юм уу, нэг тийм унтарч эхэлсэн. Амар мэдгүй нэг тийм амар дарамтанд орсон ерөөсөн нэг тийм хүнтэйч бараг харьцахгүй айгүй ганцаардмал болд юм байлээ. Тэгээ ерөөсөө юу ч хийхээ хүсэхгүй бараг л ингээд ахаад нэг шинэ бичлэг тавья гэх юм бол дахиад дарамт ирнэ гэдэг нэг жоохон айддаг гэх юм уу. Нэг тийм үед бол автчихсан. Тэгэл яг ийм болсны дараа гэрлүүг ярьжсэн бол шууд гэртээ ирээл тэгэл нөхөртөө намайг хүмүүс ингэж ахын би тэгээгүй сте, би муу ээж биш үсте, би хүүхдтэйгээ амар их цагийг өнгөрөөд чаддгүй ч гэсэндээ би маш их анхаарал тавих хичээдэг. Тийм бидтэй гэл ингээд нөхрөөсөө аль болох энэ зүйл худал шүү те. Яадгүй энэ бүх зүйлийн үннийг гэрчлэх тэр хүн бол яг ойр тойрны хүн байдаг. Ойр тойрны дотны хүмүүс чинь үнэхээр энэ зүйл үний юм уу, худал юм уу, та яг ямар байгаа вэ гэдгийг үнэн тодорхойлж чадах хүмүүс тэр компьютерийн цаана, гар усны цаана байгаа хүн биш. Харин таны ойр тойронд байгаа дотны хүмүүс чинь гэдгийг илүү ихээр мэдэрсэн дээ. Одоо бүхэл хүмүүс ингээ сошиал үзэн штэ. Тэнгүүд одоо за надаас түрүүнд ээжид маань ямарс нэг толоо те. Нөгөө ингээд амар олон жил хичээгээд ингээд дуулаад явж байгаа охиныг нь тэр хүмүүс ганцхан удаагийн дүгнэлт дээр ингээд одоо маш муухай үгээр хэлж яхад одоо ээж минь уншаад одоо ээжд нь хэцүү байчих уу тий гэж би бодож байгаа байхгүй юу. Уйлаад ээж дээр очиод тий ингээд одоо ингээд болж байгаа процессыг хэлээд тэгэнгүүт одоо манай ээж арай ухаантай байсан. Одоо би бол одоо гутралд орсон учраас би ямар ч одоо асуудлыг одоо эрүүл зөвөр харах чадваргүй болчих жоохгүй. Ээж олонгууд энэ дэр амар зөв надад дүгнэл зөв кейс ярьж өгөөд тэгээ амар тайтгарч исэн. Тэгээ ямарваа нэгэн одоо шүүмжлэлийг би аягүй хэрэг талаас нь харж сурсан гэж бодсон. Одоо жишээлбэл 90% юм уу гингүүд бас нэг төрлийн магтаалч гэж болно тий. Бас царилгаагаа шинж гэдэг ч юм уу тий. Зүгээр яаж л харж болно одоо чаас эмхтэн хүн шиг царайтай ингээл үзэсгэлэнтэйж болно. Гэдэг ч юм уу өөрөө арай үзэсгэлэнтэй талаас нь хардаг ч юм уу. Эхлээд та тийм зүйлд өртсөн бол энэ зүйл танаас шалтгаалсан зүйл огтоосоо биш. Зөвхөн та үнэхээр тийм болохоор өртөж байгаа биш. Харин нөгөө хүн маань уур бухимдалтай байгаа учраас танд ийм зүйл тохиолдсон юм шүү гэдгийг ойлгоорой. Одоо надаас хатан зөндөө хүмүүс cyberbullying мэдээж өртөж байгаа шүү дээ. Зөөрэ юу гэж хэлмээр байна гэнгүүт яг чи ингээ бүгдэнд нь ингээд муулуулад байгаа юм шиг санагдана. Тэгээд ингээл бүгдэнд нь жоохон муухай мэдрэмж авна шүү дээ. Хамгийн одоо сул талаараа муулуулдаг ч юм аа. Эсвэл хийсэн нэг жижигхэн өчүүхэн алдаанаас болоод муулуулдаг ч юм уу. Ойр дотны хүмүүстэйгээ өөрийнхөө итгэдэг тэр хүмүүстэйгээ ярилцаад өөрийнхөө мөн чанар, өөрийнхөө үзэл бодолд илүү бат суухын цагт энэ зүйлсийг тоохоо болно шүү. Дээрээс нь зөв өөртөө л ихтгэлтэй байх хэрэгтэй. Чамаа үзээ ядах хүмүүс байсан ч гэсэн чи юу ч хийсэн чамааг бас ингээд дэмжих хүмүүс бас байдаг. Хамгийн чухал нь нөгөө уучлалдаг байгаарэ тий. Одоо би бол уучлалдаг өдөр болгон тэр хүмүүс намайг ингээд reply хийгээд муухайгаар орж ирэхэд тэгээ би уучлалдаг. Тэ уучлахаар илүү хөнгөн байдаг. За энэ нийгэмд хүн болгон захимын ертөнцид одоо ингээд хязгааргүй их нээлттэй шүү дээ эрхчлөөтэй. Тийм байлаагээ хязгааргүй эрхтэй л гэгээд бид нар одоо нэгнийхээ эрх ашиг нэгнийхээ одоо дотоод хүнийг жоохон муухай үгээр гутаах хэсгүй байхгүй. Тэгээд энийхээ сэтгэл зүйд халдах хэсгүй. Хэнийг нь муухай хэлэх хэсгүй. Бас бусдад яаж нөлөөлж байгааг мэдээд тэгээд захимд одоо соёлтойгоор оролцоод идэвхтэй буруугаар оролцоод байдаг шүү дээ хүмүүс. Тэггүйгээр аюу соёлтой боловсон оролцоод нэг тийм гоё стандарт нэг тийм гоё юм үүсгээд бие биентэйгээ явал бидний илүү захим орчноос арай л илүү өөр шим авах юм болоо гэж би боддог. За тэгээд бүгдээрээ захим орчинд ирэлдэг байцгаа тэгээд би cybercool